хотын дарагтаа нүрт тулан уулзаж өөрт нь ямар асуудал байгааг танилцуулж шийдвэрлэх боломжтой болсон байна. Улаанбаатар хотын захирагчтай уулзах хүсэлтэд эргээд эхлээд нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хандаж хүсэлтэд гаргах юм байна. За иргэн таны хүсэлт тодорхой байх ёстой гэдгийг улс тус төвийн удирдлагуудаас хэлж байгаа. За хотын дарга болон иргэдийн анхны уулзалт өнөөдөр зохион байгуулагдлаа. Газар эзэмшихэр болсон шүү дээ. Өнгөрсөн 7 дугаар сараас нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв хотын дарагтаа уулзах иргэдийн хүсэлтийг хүлээж авч эхэлсэн. Хүсэлт гаргасан иргэдийнх нь газрын маргаантай асуудлаар ханджээ. Тухайлбал иргэн Баяр цогт хаан бол дүүргийн 16 дугаар хороонд өөрийн гэсэн газартай болох гээд 4 жил хөөцөлдсөн боловч одоо болтол газрынхаа гэрчлэгийг авч чадаагүй байна. Тиймээс хотын дарагтаа уулзах хүсэлт гаргасан байна. 13 онд дийлгэсэн кадастр нуханд Тэвэн компанитай давхсаж байгаа над газраа нас мэдээлсэн хаан бол дүүр гэсэн. Хүсэлтээ гаргасан чинь давхсаж байна гэсэн. Тий, хүсэлтээ гаргаж давхсаж байна. Тэгээ ухаандаа энэ ухаандаа одоо ингээд одоо нэг компани газар гэсэн газар дээр айлуучд байгаа. Чи хаан уулын чи газрын албар маань ингээд би сая энэ хавар мөн ингээд явсал да. Хаан уулынхаа дарга маргад хүсэлт гаргаад ингээд дахиж өргөдөл өгөөд. Манай улсууд таны координатыг шалгаадахтай. Үнэхээр одоо тэр нь манай нийслэлийн нийт эзэмшлийн газар байж бид тань түрүү оршуулсан сууч юм уу нийтийн зориулалтаар ашиглах гэж байгаа бол тэнд газар олгох боломжгүй. Хоёрдугаар тэнд хууль бусаар бууц айлгаа бол тухайн дүүрэг газар албатай хамтаж бид тэрийг албад нь нүүлгэх арга хэмжээ авна. Тэгээ хэрвээ тэн дээр та газар эзэмших боломжгүй байна гэж үзэх юм бол дахиад өөр хүсэлтэд гараад эзэмших юм байна. За бас газар зохион байгуулалтаар бол хорооны нөхцөл дэвсгэрийн хөлийн зааг хязгаарыг нь бол дүүргийн засгийн дарга олгож байгаа. Би олгох хийж байгаа. Тэгээд тэр хорооных нь хариалаас өөрчлөгдсөн байж магадгүй байна. Тэгээд энэ зүйлийг бид нар судлаа танд хариу хэлээ. Баяр цогт шиг хүсэлт гаргасан 12 иргэн өнөөдөр Улаанбаатар хотын захирагчтай уулзсан юм. Иргэдийг хотын дарга хүлээж авахдаа тухайн асуудлыг шийдэхэд оролцох бүх төрлийн албан агчдыг мөн авчирсан байсан юм а. Ингэснээр иргэд нэг дороос бүх асуудлаа шийдвэрлэх боломж бүрдэж байгаа юм. Хуваарийн дагуу 14 хоног тутам мегавар гарагт уулзалтад зохион байгуулалтын хуваар орсон байж байгаа. За нийслэлийн одоо үйлчилгээний нэгдсэн төвд ажиллаж байгаа. Нэгдсэн төв салбарууд ажиллаж байгаа. Мишель, Дарагван салбар, Дүнжин гаруй салбарууд. За иргэд маань хотын дарагтаа эсвэл нийслэлийн одоо удирдах албан тушаалтуудаа уулзах хүсэлтүүдээ бол нэгдсэн төвүүд өрөх ёстой. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд олон иргэд ханддаг юм байна. Тэдний асуудлыг богино хугацаанд нэг дороос шийдэхийн тулд энэ уулзалтыг байнга зохион байгуулахар болсныг тэрээр хэлж байлаа.